Хулсан шүлтлэг давс нь хүний биеийг эрүүлжүүлж уг чанарыг сэргээх онцлогтой. Энэхүү давсыг 1 жил тасралтгүй хэрэглэснээр хүний биеинд хуримтлагдсан давсыг гадагшлуулж хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэх давуу талтай юм байна. Хулсан давс компани маань 2018 онд байгуулагдсан. Гэхдээ энэ хулсан шүлтлэг давс маань 2017 оны 3 сарын 17-нд одоо монголчууд маань хамгийн анхны энэ давсыг ингэж шүлтлэг давсыг хэрэглэсэн байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна да. Хулсан давс маань ердөө хулс, давс, шар шороо, нарсан мод хоорондоо нийлэн нэгдээд 800-аас 1400 градус хүрч шатааж гаргасан давс байдаг. За хулсан давс маань ердөө 3 настай хулсыг одоо үеэр нь тариад ингээ үеэр нь тарингууд энэ сав яг ингээ сав шиг юм одоо хулс ингээ байдаг. Энийг ингээ тайраад одоо ингээ далайн давсыг чулуун шиг болтол ингээ чигжиж хийгээд ингээ шар шавраар таглаад нарсан модоор маш өндөр градус шатааж ингээ гаргаж авдаг. Одоо давсыг одоо шүлтлэг болгосон байна. Тэгэхээр маш өндөр градус шатаагаад 800-аас 1000 градус хүрч шатаагаад ирэхээр энэ шон шиг хэлбэртэй харагдаж байгаа нь болохоор хүнсний давс. Мөн одоо бие организмыг цэвэрлж байгаа, биеийн усны чанарыг сайжруулж байгаа энэ биеийг одоо бүрэн гүйц дугаагаад байгаа энэ давс маань болохоор 1300-аас 1400 градус ингээ хүртэл шатаагаад бүр ингээ гал дуулын хайлмаг шиг болтол ингээ шатаагаад гаргаад ингээд ирсэн давс нь болохоор хүний бие организмыг цэвэршүүлдэг, цэвэрлдэг, хур хогийг цэвэрлдэг ийм давс болоод гарч чаддаг. Тэгэхээр л одоо энэ хулсан давс маань хүний биед одоо заашгүй хэрэгтэй өдөр тутам хэрглэж байгаа бид нэр түүхий одоо хүүтэн хүчлэг давсыг одоо бүрэн шаталттай өндөр энергитэй шүлтлэг давсаар сайлах зайлшгүй шаардлагатай болчиход байгаа байхгүй юу. Хулсан шүлтлэг давсыг хоолны давс буюу одоо цэвэрлэгээний давс гэсэн хоёр төрөл одоо давс орж ирж байгаа. Тэгээд цэвэрлэгээний давс маань ердөө л маш өндөр градусад шатааж гаргаж авсан 1400 градус хүртэл шатааж гаргасан одоо 3 төрлийн давс байдаг. Цэвэрлэгээний давсан дотроо суур давс буюу хуруу давс, мөн мөхлөг давс гэж хэлэн дороо хүлэгдэг юм давс байдаг. Суур давс маань болохоор ердөө л 1400 градус хүртэл шатаагаад гаргаад авсан 9 шаталттай 81 цаг шатсан одоо давс байдаг. Огт давс гэсэн үг. Тэр маань болохоор манай дээр яаж ирдэг вэ гэхээр 500 грамаар нь савлагдаад ингээд өөртөө грамлж хэрэглэхээр одоо савлагдаж ирдэг. Хуруу давс маань болохоор ердөө 5 грамаар ингээд савлагдчихсан одоо ууж идэхэд бэлтцсэн юм одоо ирдэг гэсэн үг. Мөхлөг давс маань болохоор хилэн дороо хүлэгдэг. Бид нар одоо дотоод нүүрээ угаадаг гэдэг соёлд одоо бид нар бол угаасаа нүүрээ угаахгүй унтч чаддаггүй шүү дээ. Нүүрээ угаана, усан дорно гэдгийг гаднаас нь бие организм тордно гэдгийг аягүй сайн мэддэг. Гэтэл бид нар одоо дотроосоо энэ шүлтлэг давсыг хэрэглэснээр өглөө эрт 5-аас одоо 7 цагийн хооронд литр 500-аар уугаад ингээд бие организмаа цэвэрлээд ингээд ирснээр одоо бидний бүдүүн нарийн гидсний орчин сайжраад ирж байгаа байхгүй юу. Бүдүүн нарийн гидсэнд бол одоо тархлааны эс болон намрын эс гэж байдаг. Тэр эсүүд маань одоо бид нар идэж ууж байгаа хүнс тэжээл бүх тэр зүйлээрээ одоо тэр орчин бохирдуулсан байгаа учраас бидний эс хөгшрөлт явагдаж байна. Мөн шим тэжээлийн дутагдалд орж байна. Өтгөн хатнаа гэдэг чинь ердөө л шим тэжээлийн дутагдал орж байгаа байхгүй юу. Идэж ууж байгаа юм маань ердөө л гидсэн дотор байгаа бүдүүн нарийн гидсэнд байгаа шимгч хорхоо юу гэдгийг тэр бүх юмнуудаа тэжээгээд ингээд өтгөн шингэн болоод гарч байгаа болохоос биш эргэтэн тогтолцооны дээр маань гүйцэд очихгүй байх гэсэн. Зарим хүмүүс тий би өглөө болгон бицсдэг гэдээ ярьдаг. Өглөө болгон бицсахаар яадаг вөхөр ердөө л 30% гарч яадаг. 70% нь үлдээд өдрийн турш бие организмыг бохирдуулаад ингээд хордуулаад яваал ингээд нөгөө өтөлт гэдэг зүйл чинь дагаал яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бид нар өглөө болгон 5 цагаас 7 цагийн хооронд бие организмаа бүрэн гүйц цэвэрлжгээд ингээд одоо энэ дархлааны эс буюу намрын эс гэдэг зүйлүүдэд ажилд нь оруулаад ирэх юм бол бидний бие организм буцаад одоо эргэтэн тогтолцоо маань эрүүл болох юм боломжтой. Өдрийн хэрэглээ нь болохоор хэдэн зуун грамаар ч уулна идэж болно. Тэгээ бүр эрдэмтэн докторууд одоо дэлхий дээр хулсан шүлтлэг давсыг судалдаг 22 эрдэмтэн байт юм билээ. Тэгээд тэр эрдэмтнүүд маань судлаад юу гэж хэлсэн гэхээр давсыг хэдий хийдсэн ч гэсэн байдаг. Тэгэхээр энэ шүлтлэг давсыг 12 хоног тасралтгүй ингээд цэвэрлээд ирэхээр хотоодны шарах улаалт төрөл одоо дотроосоо илааршдаг. Тэгээ ер нь хүний ходоод гидсний орчин сайн байх юм бол хүний бие организм эрүүл байх юм боломжтой. Одоо бид нар чинь идэж ууж байгаа хоол ороод өөрсдийгөө хордуулчихад байгаа шүү дээ. Тэгэхээр буцаагаад бид нар идэж уухаараа өөрсдийгөө одоо эрүүл болох юм боломжтой болсон. Тэгэхээр өдөрт бол
хэтрүүлэн хэрэглэхдээ нэг хор хөнөөл байхгүй. Би бол энэ холсон давсны хэрэглэгч 6 сарын өмнө энэ холсон давстайгаа холбогдож ирснээр бол одоо маш их өөрчлөлтүүд гарч байгаа миний бишд. Би бол өөрөө бүр архаг бронхиттай, бронхит минь 7-8 жил болчихсон. Пироны бронхит гэдэг. Гэхдээ одоо бол харшилтаа нийлээд ингээд юм бүхнээс харшил авдаг. Одоо айгүй хүнд хэлбэрийн бронхиттай, мөн дээрээс нь даралт бол одоо маш их хэмжээгээр хэлбэлцдэг болчихсон байсан. Мөн одоо таргалалттай мөн зүрх их одоо өвддөг юм л бол одоо эдэт өрөвсөл тусчих гад байдаг, дархлаа суларцсан юм байжаа. Одоо имлэгээр бол ингээд бүтэн жилэл явлаа шүү дээ. Ингэж явж байгаад би энэ холсон давс гэдэг дээр одоо өөрийн биеэр одоо энэ компани дээр ирж одоо өөрийн биеэр бүх мэдээлэл аваад үнгүү одоо угаалганд нь ороод өөрөө авч хэрэглээд гайхалтай өөрчлөлт гарч чад өнөөдөр би одоо энэ давсыг өөрөө өөрчлөгдөхөөс гадна бас ард түмэндээ хүргэе. Одоо доктороосоо одоо өөрсдөө цэвэрлж гоё эрүүл болооч гэж уриалж хүрэх гэж би зарж байна. За хамгийн гол нь та бүхэн минь холсон шүлтлэг давсан дээр үн төлбөргүй хурж ирж үйлчлүүлээд мэдээллийг аваад одоо өөрсөндөө хэрэгтэй мэдээллийг аваад өөрсдийнхөө төлөө өөрсдөө дотроосоо эрүүлжихийн төлөө та бүхэн минь ирж одоо энд мэдээлэл аваад үйлчлүүлж хоолныхоо давсыг сольж бүгдөө эрүүл болоосоо гэж л уриалах байна. Тусгай зөвшөөрөл болохоор угаасаа нөгөө хятадтай бол 23 лиценз эзэмшдэг. Манай Монгол улс сая одоо би чинь энэ давсыг оруулж ирээд маш үнэтэй зарагддаг гэсэн давс маань. Тэгээд сүүлийн үед одоо яаж энийг одоо хүмүүстэй хямдхан идэвхэх вэ? Хүн болгонд идэвхэх гэсэн гэдэг нэг тийм хүсэл төрөөд идэгсэн надад. Тэгээд тэр завшаа маань одоо 2021 онд одоо биелсэн. Би чинь нөгөө айгүй олон бичиг баримт одоо хятадтаас авсан штэ. Энэ болохоор ийм энэ давсыг зарах бүрэн эрхтэй гэдэг нэг мужийн эрхийг ингээ авчиж байгаа. Тэгээд дээр нь болохоор мөн одоо хятад улсын би чинь Шилэнгол аймаг Эрийн хотын эрхийг эзэмшдэг байхгүй юу. Тэгээд аль ч одоо мужид улсад нь очиод ингээ зарах боломжтой би энэ давсныхаа эрхийг тавиад ингээ зөвшөөрлийн дагуу хятад улсад энийг зарах хэрэгтэй байдаг хгүй. Энэ зөвшөөрлийг авсан байгаа. Би 21 онд орж ирэнгүүт яачгүй л энийг оюуны өмчөөр хамгаалуулахгүй болохгүй. Нэгэнт одоо би үнэн бодит юм зарж байгаа юм бол гэж бодоод оюуны өмчтэй хандаад ингээд оюуны өмч маань надад одоо судлаад ингэж явсаар агаад надад дараа бүтээгдэхүүний тэмдэгтийн маань одоо оюуны өмчөөр хамгаалуулж өгсөн. Мөн одоо Шанхай компани маань энэ хулсан давс компани одоо хятад байгаа компани маань судлаад 33 дахь саятх одоо энэ лицензийг ингээ эзэмшдэг юм байна гэж тодорхойлуулаад ингээд би одоо бараа бүтээгдэхүүнээ тэмдэгтээ аваад ингээд үнэн бодит одоо давсыг одоо ард иргэдтэй ингээд хямдганаар идэх юм боломж олгосон. За мөн одоо мэрэгжил ирсэн давс болгоноор би мэрэгжлийн хяналтаараа орж ингээ шалгуулдаг. Энэ үнэхээр шүлтлэг давс мөн үү биш үү гэдгийг би байнга эрэх тоолонд нь үзүүлэнгүүд энэ удаагийн ирсэн давс маань 9.47% одоо шүлтлэг давс юм а гэдгийг мэрэгжлийн хяналт маань ингээд тодорхойлоод өгсөн. 18 онд бол ингээд компани ингээд байгуулсан. Одоо энэ дээр ингээд ийм сабаглав бодолтой болоод ингээд ер нь улсын код модоо ингээд авцсан. Бүх одоо зөвшөөрлийн дагуу ийм одоо сабаглав бодолтойгоор худалдаанд гарна. Одоо бол нийт цэвэрлэгээний давс маань бол ийм сав баглаа бодолтой болоод ирсэн байгаа шүү дээ. Энэ баглаа бодлоор одоо мөн одоо оюуны өмчт бүртгүүлсэн хоёр улсын тэмдэгтийн дагуу ингээд үйлдвэрлэгдээд ингээд бараа одоо борлуулагдсан байгаа. Тэгээд 18 хүн очиж ийм зөвшөөрөл авсан байдгийг. Энд одоо ингээд дуртахад одоо жишээ нь Ховд хотыг болохоор Нямсран гэдэг бүсгүй эзэмшдэг. Скватер дүүргийг болохоор Ээжерсийн Инктуя гэдэг ихч маань эзэмшдэг. Хан уул дүүргийг болохоор оюун цэцэг гэдэг уламжлалт эмнэлгийн одоо оюун цэцэг эмч маань эзэмшдэг. Мөн одоо Хинтээ аймгийг хоол судлаач Гэрлмаа багш маань бас эзэмшдэг. Одоо Эрдэнэтийг болохоор одоо Лаа телевизийн анхмаа гэж одоо бүсгүй эзэмшдэг. Ингээд олон одоо зөвшөөрөлтэй одоо мөн Баян зүрх дүүргийг яг тэр маркетингийнхэн дагуу болохоор мөнх чаргал гэдэг бүсгүй маань бас ингээ эзэмшдэг. Ингээд орж ирээд хүмүүс маань 17 оноос хойш л одоо энийг ингээд зарж борлуулад ингээд гар дээрээс амнаас ам дамжаад ингээд хүмүүст ингээд хүргэж байгаа. Энэ холсон шүлтлэг давс маань дэлхийн зах зээл дээр бол 1 кг нь $288 үнэтэй байдаг. Асар үнэтэй давс. Гэтэл монголчууд маань одоо жуужлагч компаниас одоо үнэтэй идэхгүйгээр зөвхөн одоо
үйлдвэрээс шууд одоо ямар ч дамжлаггүйгээр одоо идэх юм боломжтой болсон гэсэн. Тэгэхээр эхлээд одоо энэ давс маань бол 400 гаруй мянган төгрөгийн үнэтэйсэн 72хан ширхэг нь. Одоо бол энэтэй 100 ширхэг нь 220 мянган төгрөгийн үнэтэй. Ингээд үйлдвэр маань 10 жилийн гэрээ хийснийг надад одоо тохиолдуулаад юу гэсэн гэхээр боломж өсгсөн. 9 мянган хүнд та одоо маш хямдханаар идэх юм боломжийг өгье гэд одоо 100 ширхгийг дараа нь хөнгөлөлттэй үнээр одоо 160 мянгаар идэх юм боломжтой. 100 ширхэг давс маань ердөө л нэг хүний 3 сарын хэрэглээ нэг давс байдаг. Эхлээд тасралтгүй 12 хоног угаагаад ингээд 7 хоногтой 2 удаа угаах бол бид нар одоо нүрээ угаадагтай адилхан 7 хоногтой 2 удаа угаах нь бол одоо тасан турштай үргэлжлэнэ гэсэн үг. Энэ маань юу вэ гэхээр урд нь бид нар хур хог гэдэг үлдэгдэл илүү бохирдлоо биенээсээ цэвэрлж гаргаж чаддаггүйсэн шүү дээ. Одоо бол хур хог гэдэг зүйл маань цуглахгүй гэсэн. 12 хоног тасралтгүй цэвэрлэн гэдэг маань одоо хэдийн наснаснаас шалтгаалаад тэр хур хогийг биенээсээ цэвэрлээд гаргачлаа. Ингээд эдсэн ууснаа тэнцвэржүүлээд ингээд шимт хижээлтэй хоол хүнсээ аваад үлдэгдэл одоо 2 хоноо л нэг удаа цэвэрлэхдээ одоо бие организмд эрүүл залуу яваад ах юм боломжтой гэсэн. Монгол улсын хэмжээнд хусан давсыг хэрэглэдэг 5,000 гаруй хэрэглэгчид байдаг байна. 2020 оны 6 сарын 5-наас хойш 60,000 гаруй хүний гизийг үн төлбөргүй угаажээ. Хэрвээ гизээ үн төлбөргүй угаалгаж хусан давсны талаар мэдээлэл авахыг хүсвэл хусан давс компани пэйж хуудас болон 8805 8866 утсаар холбогдох боломжтой.